Намсран банзрагчийн зохиол Сүүлчийн буун дуу 3 дугаар хэсэг. Бүжин ламын нойр хулжиж цааш хэрхэх тухайга бодол хийлэн хэвтэнэ. Хөөрхий минь нэгэнтэл бурхан болсон болохоор босож ирээд намайг энэ зовлонгоос аварч чадах нь өнгөрлөө. Одоо тэгээд яах вэ? Би ямар их нүгэл хийсэн болоод бурхан ингэж гисгэ. Мэдээ орсон цагаас эхлэн амттныг идэж, өнгөтнийг өмсөж, эрх дураараа явахдаа ийм зовлон дунана гэж даанч зүүдэлсэн ч үгүй. Аав ээжийн үгийг сөрх ирэх алга. Нэгэнтэл сүү бэлэг тавилцаж, ясалж төрлөж энэ хүний ихнэр болсон болохоор эндээс мултрах арга даанч байхгүй. Үхэж байж л энэ тамийн орныг орхих бицээ. Энэ хорвоод бүсгүй болж төрсний гайл энэ юм байх та. Би урд наснда их нүгэл хийсэн болоод л энэ наснда ингэж зовох үйлтэй байж хар нялхта үхэж үргэх минь яалаа. Энэ хөгшин луухан аав ээжд минь тийм л сайхан харагддгийн байх та. Хуурин болоход залагдаж ирсэн хүн бүрэл түүнийг буянтай сайн хүн гэж магтаж байсан. Би тэгэхэд нүүрхийх газраа олохгүй харцганд хөөгдсөн болчмор шиг дагчин чичирч суусансан. Намайг гадуур явхад шохоорхоод үг хэлээр оролдож байсан энэ хотын ганган дэгчин хідэн залуучууд ч тэр хормон дээр ичгээд олцсон данжаатыг ам мэдэн магтаж намайг аз жаргалтай хүн гэдэл сүйд болж байсан. Энэ луухан тийм л сайн хүн юм болов. Тэгээд яагаад миний нүдэнд ийм зэвүүн муха харагдана вэ? Хэдүү нэг шин олон үг болж байгаад намайг тэрвэрх гэхэд залтаал бойлчихөөгүй шүү. Хорвоо ертөнцид тийм муха өнөр танартай хүн бас байдгаа. Нийл хийсэн өмхий сонгон сармисны үнэртэй холилдоод хүн ойдохын янзгүй юм билээ. Энд орж ирээд суухтай зэрэгэл өрөөгөр дүүрэн үнэр нь ханхалах юм. Аав ээж минь намаага ийм хүнтэй суулгана гэж яаж зөрхлөн бодсон юм бол тэгэд бас хар элгийн хүнтэй ганц охиноо нийлүүлэх гэж юунд нь дурлсан бол та. Энэ хөгшин данжаад хэдэн удаа наслах вэ? 1-2 жил болоод л өнхрөөд өгнө. Тэгэхэр чи химжиж баршгүй их хөрөнгөний эзэн болон шүү дээ. Баян тарган залуу бүсгүйд хань болох сайхан ирчүүд зөндөө олдоно. Чи тэр гөрөөж хархуд сайн л юм биз. Тэр чин өөрийн гих оронгүй амьтан шүү дээ гэдэл аав минь хэд дахин ярьж байсан. Тэгэхээр энэ данжаатын хөлгүй их хөрөнгөнд л эзэн суух гэж намаага худалдаж байгаа юм бизээ. Манайх хөдөө 2000 гаруй хонь 50 хэдэн азар гадуутай. Энэ хотод хашаа байшинтай улаастай баячуулын нэг хэсэн тэр хөрөнгө нь багтаад намаага хар хятадын ихнэр болгож байгаа хэрэггүй гэж бодхоос аав ээжтэй анх удаа өс санав. Бүжин ламын нойр хулжиж элдвийг бодон сэтгэлээр унаж нааш цааш хөрвөөсөр өөрийн гэгээтэй арайхын золгож одоо ч данжаад орж ирээд зовоохгүй биз хэмээн төр зүрмэглэв. Нүд нь анилтан хүнд нойронд дарагдан сайхан унтаж эхэлтэл хар даран зүүдэлж муухай ойрлон цочин сэрлээ. Өндийч харвал өглөө болж өрөөн сарвалхан болжээ. Түүнийг инхүү зүүдлэн хашгирахад үүдэн дүүрэглэж суусан сахиул хөгшин хятадч бас цочиж сраалчин цонхоор шагаач харав. Пүүснийхэн бүгдэл болсон бололтой хаалгууд чахран хүмүүст дүнгэр ярилцхан сонсогдно. Бүжин лам бошуухан босож дээлэн өмсөж байтал шивгчин бүсгүй нүүр гар угаах бүлээн ус алчуур авчрав. Шин нойргүй хонсон үүдний сахиул өвгөн эвшээсээр цааш холдохыг ажиж байсан шивгчин хүүхэн бүжин ламд ойртож ирээд энэ хоол унтнаас идэж болохгүй шүү. Өдөр би чамд хоол унд авчирч өгнө гэж шивгэн хэлчихэд бошуухан гарчээ. Бүжин лам түүний юу хийсний учрыг нарийн сайн ухаараагүйч сэрэмжлэх хэрэгтэй болж гэдгийг мэдэв. Тэр шивгчин бүсгүй бол өөрөөс нь насаар хэдэгч бөгөөд Монгол ихтэй хятад эцэгтэй хүүхэн гэдгийг бүжин лам сайн мэднэ. Царайлаг өндөр цагаан энэ бүсгүйтэй бүжин лам бишгүүдэл дайралдаж байсан билээ.
Энэ хөөхөн үнэн санаанаас надад тус болох гэж ингэж хэлв үү? Үгүй бол Данжаатын тааллаар янз үзэж байна уу? Юу ч гэсэн хоол цайг нь идэж уухгүй юм шүү гэж бодлоо. Үгүй ингээд эд надад хор өгөх гэж байгааг энэ бүсгүй хатарлсан байх нь. Тэр хорыг нь ууж орхиод энэ хорвоогоос хагацгүй. Хор биш хэрэмдэг зэрэмдэг болгодог юм байвал яа. Ийм бодож байтал тогоочлуу хаан сайхан үнэр ханхалсан хоол, час улаан алим, данхтай цай авчран намхан ширээн дээр өрчгöd гарахад Данжаад зөрөн орж ирлээ. Миний эхнэр сайхан унтаж хамаарваа гэж тултраа хэлээр хэлээд арзан инээхэд хөгцөрсөн хэдэн шар шүд нь орсaan харагдахад бүжин ламын ой гутаж нүүр буруулав. Данжаад ханзан дээр байгаа намхан ширээний цаанан сууж, ширээн дээр буй гангар шаазан руу өнгийн харж, шаазан гүцнээс өтгөн харцаа хийснэ. Цай зооголон хоол хийдэва гэ шаазантай цайгаан сарваалаа. Бүжин лам аягтай цайг нь тосон авах гэснээ алдаж өрхөв. Шалан дээгүүр цай цайнаас өөр харанхтай өтгөн юм зунгаарлдан урсаж, хачин эвхэн үнэр сэнхив. Данжаатын царай хачин болж асгарсан цайгаа харснаа. Чи яасаа боянгүй хүн бэ? Монгол хүн цай идэний дээж гэдэггүй бэлөө. Харин охрийнхон огосон цайг ингэж асгаана гэдэг боянда бозараа хийж байгаа хэрэг шүү да. Гэхэд бүжин лам муухай харж надад юу ч хэрэггүй. Таны баян буянч надад халдахгүй гэж хэв. Данжаад шазуур зуун болсноо өмднийхээ халаанаас жижигхэн ширмэн хонхоо гарган дуугаргав. Тогооч луухан яаран орж ирвэл хятадаар хідэн үхэлв. Тогооч ширээн дээр байсан хоолунд аяг тавгийг хураан аваад бошуухан гарлаа. Данжаад өөдрөө алхаснаа эргэн харж "Ча миний ясалаж авсан эхнэр балахаас биш эрх танхил ойхон биш аваа. Хэдэрэ зан гаргаад өөрөөр завана. Чамайг аятад хохото байлгах гэж хичээн оролдож байгаа сэтгэлийг минь бодохгүй бол өөр аргаар үзэнэ гэлээ. Та намайг нэгэнтэл сөв бэлэг тавьж худалдаж авсан болохоор яасан ч дуран хэрэг билээ. Гэсэн ч би санаж бодох ухаан талбин хүн болохоор эцсээ хүртэл амиа хамгаална гэдгийг санаж байгаарай. Намайг номхон хөлцсөнгүй аймхай хулчгар аймт юм уу? Үгүй бол алт мөнгөнд шунаж ариун бие бозралдаг дууч юмс гэж бодоогүй үсттэй. Бас үн хаялцсан өгч авалцдаг таны наймааны торг биш хүн гэдгийг л мэдээрэй гэж бүжин лам занан хэлбэл Данжаатын улцсан нүдэнд гайхсан юм уу доогөлсөн шинж илэрч "Иха сайха мэрэгэн цайцан үгэ таяам. Гэхэд ховы заяа гэж хүний санааны зорогоор байдаг бая. Үйлэ дагадаг, үнэ туугалаа дагадаг гэж танай Монголын цайцан үг байдагыг бас ханахад илүүдэхгүй шоо" гэчгээд нуруугаа өөрөн их л маадгар алхсаар гарлаа. Бүжин лам хэсэг сууж байснаа гарах гэтэл хаалган төгжээтэй байхаар чанга балбахад сахиул өвгөн хаалганы саралжин нүхэр шагаанхарав. "Би энэ харанхуй нүхэнд чинь бүтэж өгөх нь нар салхинд гаргаж өгөөч" гэж говьл. Эзэнтэн дайлтгийгээд тэр хятад эргэв. Удалгүй буцаж ирээд хаалга онгойлгоход бүжин лам яаран гарчээ. Тэнгэр цэлмэг бүрдийх чивэлгүй бөгөөд тунгалаг наран нэлээд хөөрчээ. Нар хэдийгээр мэлтивч зэврэн хөтөн ажээ. Энэ жилийн намар урд урдаас богинуулж эрт хүйтрэн цас орсон гэдэл Улястай хотынхан шуугж байсныг бүжин лам сэтгэлээр унаж уй гашууд баригдсандаа болоод төдий ланзаараагүй өнгөрснөө санав. Өндөр шавар хэрмийн дээгүүр зүүнтэй дүнхийх товчих хайрхан жинстийн оройд цастай харагдана. Намайг ингэж зовж шаналхыг мэдсэн юм шиг хангаа дэлхий хүртэл зангаа хуургаж намрын дунд сар цасаар дарж хүйтэн чихэн болсон юм байх та гэж бодоод даран дээвэрлэн зогслоо. Пүүсний өмнөх том цэлгэр хашаа өндөр хэрмээр хүрээлэгдсэн нь ертөнцийн хамаг юмнаас тусгаарлсан мэт. Данжаатын суудаг голын байшингийн баруун зүүн талаар хэд хэдэн намхан шавар байшин зээглэн байх бөгөөд хэрмийн урд үед том дааман хаалга харагдана.
ойролцоо бунаг байшингийн ёроолоор хатаж шарлсан луйл үзэгдэнэ. Би ч энэ луйл шиг л шавар хэрмийн дотор хатаж шарлан гэрэлт хорвоог гээх болж гिचв гэсэн гонигт бодол тархинд нь харваж нүдний нулимс нь мэлтэгнэв. Улиаста хотын шавар хэрэм хашаа байшин харанхуй дундаас бүртэлсэн бараантах нь сүртэй бөгөөд аимшигтай ажээ. Хүйтэн салхи хүүгэн үлээж гудамжны сул шороо хувирган хийсэн. Өчигхөнтөд ич гэрэлгээгээ үл үзэгдэх нь энэ хот аль хэдийн сөнөж устсан гэлтэй. Шүн донд өнгөрсөн хойно 2 морьтой хүн харлан браалах мөрий дахир гудамжаар товор алхуулна. Тэр хоёр зэгсэн уртхан шат дамжлан явж байлаа. Хогийн өлн ногтол зогсоо зайгүй ярган хуцах нь энэ хотод амьд амтан буй шинжийг илтгэнэ. Өнөө 2 хүн чимээ чагнан болгоомжтой явсаар даашин хүүгийн пүүсний шавар хэрмийн дэргэд ирээд зогсов. Нохоо хуцах салхи хүү гэхээс өөр чимээ анаргүй ажин түжин байлаа. Хашир болгоомж тойл үзээрэ хяд дууд хармуу санаатай шүү гэж сай хоёрын нэгэн шивнэхэд чи намайг эргэж ирэхгүй бол эндээс бошоохон холдоорой гэж нөгөө хүн мөн шивнэв. Төрөвчийн хүн урт шатааг хэрэм төшөөлөн тавихад дараах нь морин дээрээс нь шат руу сэмхэн дүүлэн асаад дээш авирв. Хэрмийн ёроолд үлдсэн нөхөр нь түүний морийг хөтлөн сэтгэл түгшин харна. Шатаад өгссөн хүн яах ихийн зур хэрмийн оройд сүйтгэнэн хөндөлсөд шатааг улсуулан татахад дорн байсан хүн шатны нөгөө талаас өргөв. Хэрэм дээр байгаа хүн шатаа цаа тал руу чимээг өвхөн тавиад далд орчихов. Харанхуй шүн даашин хүүгийн пүүсний өндөр хэрмийг огтхонч айхгүй давж байгаа энэ хүн бол сонсогч авгаа таны танил болж байгаа Цэрэнбат билээ. Цэрэнбат их зэсийн өртөөн дээр сар гарав хэвтэж нутгийн танил сайн санаад ач төвгний асрамжаар цоо ирвэл болцоход хүн амтнаас нуугдан явсаар 3 хоногийн өмнө Улиаста хотод ирсэн юм. Ийхүү эрэхтэй хотын баруун хойно байдаг Баян улаан хэмээх өндөр уулын ард нуугдаж байгаад алсын гэгээ тасрах үест хот руу орж багын танил сайн нөхөр Дамчаагийнхаа хашааны гадаа ирээд ор хэсгээ тайнгэлзэн хэсэг зогсож байснаа хаалгыг нь аяархан балбжээ. Дамчаагийнх зээлийн адагт хүний хөлөөс зайдуу онцгойвтар хашаанд байдаг ажээ. Улиаста хотын хөрөн хогшилтой айлууд нар жаргахтай зэрэгэл хаалгуудээ бэхлэн төгжиж элд бусын хулгай дээрмэс сэргийлэн байдаг ажээ. Хаалга нүдэх чимээнээр гэрээс нэг хүн гарч хашааныхаа хаалганы дэргэд ирээд хэн болохын таних санаатай хашааны завсраар шагааж харах нь хэдийгээр харанхуй байсан ч гэсэн Дамчаа болохыг Цэрэнбат гадарлаад түүнийг айлгаж сандрахыг бодсонгүй хоолоогоо засснаа. Хаалгаа онгойлохгүй юу? Нутгийн хүн байна гэвэл Дамчаа их л танил дуу сонсоод хаалгаа нээжээ. Цэрэнбат мориноос бууж морио хөтлөн оржээ. Дамчаа жохом хэйн бол осолдохгүй л нутгийн танил хүн байна гэж бодоод дууг өрхөн байв. Цэрэнбат хашааны буланд морион тусчхад гэр өд алхахад Дамчаа хойноос нь даглаа. Цэрэнбат гэрт төрүүлэн оржээ. Гэрт олон лаа асаасан тул их гэрэлтэй байв. Дамчаагийн эхнэр тогоон дээр чанаж байгаа махаа эргүүлэх зур зэрвсгэн харснаа мах эргүүлж байсан хаачаан барьсан чигээрээ хөшөө мэд хөдлөхгүй болон хөшиж амандаа нэг юм шивнэснэ. Бурхан гончгсон мэн гэж аварч иршөө гэж муухай ойлон хоймор өдөн гүйлээ. Цэрэнбат ч бас балмагдан сандарч надаас битгий айгим би Цэрэнбат байна гэж чангахан хэлжээ. Түүний хойноос орж ирсэн Дамчаач бас ухаан алдах төхөж айж сандран эхнэр өдөн хэд хараач. Бадарваны хомбот ямар босоо оролонтой уучрах нь энэ вэ гэж хашгирлаа. Цэрэнбат огтхонч хөдөлсөнгүй тэр хоёрыг ээлжлэн харж би амьд байна шүү те. Битгий сандарцгаал да. Би дүрээрээ байгаа биз дээ гэж хоолойгоо чичрүүлэн хэлв. Айж сандарсан эрэм хоёр мэл гайхан цэл хөхөрч бурхныхаа өмнө чичрэлтэн зогсно. Цэрэнбат инех гэж оролдсон. Би үхээгүй амьд мэнд гэлдэрч явна. Алив та хоёр минь ууж иршүүц. Амьд хүнээс юунд найх юм? Намайг үхэж талисан гэж зөндөө шууг авыз. Тэр чин ор хотлаа гэв. Дамчаа эхнэр өдөөнийг Цэрэнбат өөднийг харснаа мөн л үл итгэсэн янзтай гөлрөн. Тэр үнэхээр айсан бололтой дээлийн хормон чичгэн хөдөлж байлаа. Цэрэнбат тулганы баруунтай сууж төрөөнөөс ганц гарган тамхи нэрээд би богч чөтгөр болоод явж байгаа юм бишээ. Их зэсийн өртөөнөөс нааш явж байхад дээрэмчид халдсан нь үнэн. Тэд намайг сүрхий хүнд бэртээсэн юм.
Би хөдөө айлд саргаар хэвтэж аваа болоод ирлээ. Улаастайхан намайг айл хэдийн шувуу нохооны хоол болсон гэж ярилцаж байгааг би дуулж сонсч л явлаа гэж ярихад дамчаа мөн л итгэж ядсан байртаа харж байснаа хоймрон суухад эхнэр нь бурхан өдөө харж амандаа юм шивнэ. Өгсөн хүн дахин ам орох гэж баймааргүй гэж дамчаа ээрэн хэлснэ. Хэрэггүй юм хэлчихв гэсэн байртаа эхнэр өдөө хялам хийв. Цэрэнбат тамхиа хэд сайн сорж утааг нь үлээснэ. Гэрийн доторхыг хэсүүлэн харснаа. Би ч ястаа үхээд дахин амиллаа. Намайг сүрхий бэртээж ухаан алдуулаад завхан гол руу хайсан юм байж. Ямар азар голын урсгал хаялгаараа гаргаж хайсныг мэдэхгүй. Голын сайр дээр ухаангүй амьдий төдий хэвтэж байхад өртөөний улаач олж аваачсан юм. Олон хоног хэвтрээсэн босож чадахгүй байлаа. Нутгийн танилаачтай тустай нэг өвгөн л аминд минь орлоо. За тэгээд улаастайгаар сони юу байна та гэвэл дамчаагийн айж сэжиглэх нь овоо намдж эхнэр өдөө харснаа. Хоолчин сүйд боллоо. Унд цаа хийгээч гэлээ. Эхнэрийн сая л ухаан орох шиг болж тоогоо руугаа гусгин очиж махаа гаргachхад цай үүлээ. Чамайг пүүсний 78-аач тоосож очсон гэсэн. Тэр чин зөв зүгээр байхад чамайг л дээрэмчин сүйд хийсэн гэж сонсоод би баахыг эргэлзэж байсан юм. Тэр чи пүүснийхний урдаас нарийн чанд бодож хийсэн хор муу санааны л үрлдээ гэж дамчаа өгөөлөв. Цэрэнбат өртөө зангийн хэлж байсан үгийг бас санаж яах аргагүй тийм байх гэж бодож байна. Гэхдээ тэд намайг яагаад хорлох болов гэдэг л онцгой шиг тайлхдахгүй байна гэвэл тэрч харин амархан тайлгдах онцгой юм шүү. За яах вэ? Бурхны авралаар амьд минь яваах байна. Учир нь олдох байлгүй дээ. Алив цай ууж хоол ид. Тэгээ тухтаахын яринаа хөө гэж дамчаа хэлээд тамхиа нэрж Цэрэнбаттай тамхилав. Одоо л энэ эрэм хоёр түүнийг амьд хүн гэтгэхт бүрэн итгэх шиг бололтой. Удалгүй цай боллоо. Цэрэнбат халуун цай ууж мах идэх зуур дамчаа өөд байн харж амархан тайлгдах онцгийн хариуг харцаараа нэхэн шаардаж байлаа. Дамчаа түүний хоол идэж цай уухыг харан байхдаа тэр онцгийнхаа тухай яаран ярьсангүй. Цэрэнбат хоол идчихэд за тэгээд тэр амархан тайлгдах онцгийнхаа хариуг хэлдэ. Би л энэ насандаач бодоод олохгүй юм гэвэл дамчаа тамхиа нэрж асаагаад тулганд уулзрах галууд хэсэг ширтэж байснаа. Данжаа дах чинь бүжин ламд сэтгэлтэй болцоход гэд эрэхэд Цэрэнбат өндөс хийснэ. Юу гинэ гэж барах хашгирчээ. Дамчаа их л гим хийсэн байртай дальдчин байснаа. Алив миний үгийг гүйцэд сонсол доо. Тэр ах чинь бүжин ламыг богтлон авсан шүү дээ. Гэхээр Цэрэнбат ийм амархан тайлгдсан онцгийн гүйцэд хариуг сонсохыг хүссэнгүй босон харайж. Бүр тийм болсон юм бэ? Тэгээд л тэр муу далайгаа миний өөдөөс явуулж хорлох гэсэн байж л да. Одоохон тэр муу өгөр лууханыг нухчихъя гэд хаалга руу ухсхий. Дамчаад сандран босон харайж түүний хормоодон аваад би итгий цохолдож бохимд уурын мунхгаар юу ч хийж мэднэ. Ухаантайхан шиг ярьж уучраа олъё. Засаг төр хуйл цааз бүгд харц бидний эсрэг шүү дээ. Тэмцэн заргалдлаач гэсэн даашин хүүгийн пөөсний эзэн ноёд төшмөлүүдэд хээл цутгаад бид мэтэн л хохирно гэж сургамжлан ятгав. Цэрэнбатын уур хэлнэ нь хуурай өвсөн дассан түүмэр ядал дүрлцэн байсан боловч сайн нөхрийнхөө өгөнд орж пөөс рүү мунхаглан дайрсангүй. Цэрэнбат дамчаатай хэд хоногийн турш хэрхэх тухайгаа зөвлөн ярилцаж хайрт бүсгүйгээ пөөснөөс оргуулan авахар шийдсэн байна. Тэгээд өнөө шөнө инхүү пөөсний шавар хэрмийг даван орж байгаа нь тэр ажээ. Цэрэнбат пөөсний хашаан доторх байшин өрөө тасалгаа хэн хаан байдгийг өөрийн гэр шиг сайн мэдэх бөгөөд бүжин ламын байгаа тасалгаагч мэдэж байлаа. Хэрэм дээрээс муур адил чимээгүй буучгаад баруун талын цувраа 3 байшингийн дэрэгдүр сэм өнгөрөв. Тэдгээр байшингуудад шивгчин, аягчин, зарц тогооч нар байх бөгөөд тэд өдрийнхөө хүнд ажил дарагдан таг унтаж байдгийг. Харин Данжаадын суудаг голын хідэн байшингийн зүүн талаар игнэн буй 3 байшинд
пүүсний нилээд ирэх мэдэл бүхий хүмүүс байдаг тул түүгээр явхад осолтой. Тэр байшингийн цаана нь бас пүүсний эд барааг агуулсан хэдэн бат бэх байшин байдаг. Тэдгээр байшингийн үүдэнд шөнө бүр манаа сахиул байдаг юм. Зарц нарын байшингийн хаваар өдөрч тэр шөнч тэр хэн хүн тэнэж явхад тоож үзэх хүн ер байхгүй. Тэдгээр ядуу хүмүүс заримдаа өвөр хоорондоо хэрэлдэж зодтолдох юм уу, баг зэрэг арх уучхад хашгичж гуйхчиж байхад голын болон зүүн талын байшингийнхан элэг дог хийдэг байжээ. Тийм учраас Цэрэнбат баруун талын байшингуудын үүдээр явхдаа юунаас ч айж мэгдсэнгүй. Шууд явж Данжаадын суудаг голын байшингийн үүдэнд ирээд чимээ чагнавал тагчиг байв. Хаалгыг нь аяархан татхад дотроос нь дүгжээтэй байжээ. Цэрэнбат худгаа гаргаж сараалж модтой цонхыг нь онгойлгох гэж оролдов. Муутуу цааснаас нь тэрхүү сараалчин цонхыг зуны дулаан үлрэлд авдаг тул салгахад амархан байдгийг. Харин энэ удаа сүрхий бэхэлж хадаас архадсан бололтой. Цэрэнбат огт чимээ гаргалгүй оролцсоор байж цонхыг эвтэйхэн онгойлгоод давж ороод давчуухан хонглоор миран явж нэгэн хаалганд туллаа. Тэр хаалга түгжээгүй байжээ. Түүний цаана бас нэг хаалга бий. Тэнд Данжаад унтдаг юм. Түүний баруунтай хаалганд урьд Цэрэнбат суудаг байсан бөгөөд бүжин ламлав тэнд л байх ёстой гэж Цэрэнбат бодож байсан тул Данжаадын өрөөнд ч орсонгүй шууд бүжин ламын байгаа өрөөрөө алхтал сүр сархийг чимээ гарч нэг хүн тулаад ирэхээр нь гидсрүү нь хутгаар бүлэхэд дууж гаралгүй пидхийн унлаа. Энэ бөглөөхөн чимээнээр Данжаадын өрөөнд гэрэл яс хийхээр нь тийшээ харин орвол Данжаад санд минт орноосоо сугран өндийж харагдав. Цэрэнбат тухсхийн дэрэгд нь хөрч цээжинд нь эрээнштэй хутгаа тулгаж "Бүү дуугар" гэж аяархан мөртөө их л заналтай хэлэхэд Данжаад дуугаар нь таниад ухаан тавих дөхөн сөхрөн унлаа. Цэрэнбат түүний мөрнөөс угцран босгож "Муу хортмоогоо чи ингэж ачилдаг би. Бүжин лам хаана байна?" гэж хоолой чахруулан асуувал Данжаадын гарын салган нь жичирж "Сайн санаат дүү минь хаймаавар" гэж дуулдах төдий өвдөнө. "Бүжин" гэж чанхан асуувал баруун өрөөд заалаа. Цэрэнбат түүнийг орхих гэснээ цаглашгүй их бадарсан уур хэлэн өшөө хорсолдоон болж худгалж орхиод бүжин ламын байгаа өрөө рүү үсрэн орлоо. Хажуу өрөөнд болж байсан учир нь үл олдох чимээ авираас аль хэдийн зочин сэржигсэн бүжин лам хүн ороод ирэхээр учиргүй их хайж муухай ирлээ. Цэрэнбат хайртай хүнийхээ бачимдсан дууг сонсоод яаран байж чүдэн зурх зуураа "Бүжээ, би Цэрэнбат байна" гэвэл бүсгүй улам чанга чарлав. "Чи минь намаага би амьд минь ирлээ шүү дээ" гэж Цэрэнбат хоолой зангируулан хэлж дахин чүдэн зурж ширээн дээр байсан урт нарийнхан улаан лагаас агаад бүжин лам өдөд өгөхөд "Ээж эн чинь юу богд чөтгөр гэж хөөрхий бүсгүй байдаг тэнхээгээр нь чарлснаа айснаас ухаан алдав бололтой биеийн сулран голдайхад Цэрэнбат гүйн очиж хүнжлөөр нь ороож тэврэн аваад "Иш хөөрхий минь алив чи минь яава айсантаа болоод үнхэлцэг нь хахарчих бийтэй" гэж өглөн нүүрөөд нь үлээснэ. Энд цаатаж болохгүй гинт ухаарч хүүхний хүнжилтэй нь хамт тэврэн ханзнаас буутал хаалга тас нясхийн дуугарч олон хүн орж ирлээ. Тэдний гарт худгас сэлэм гялалцхан сүртэй. Цэрэнбат тэднээс ирээ айсангүй амраг бүсгүйгээ сэрэх санаатай нүүр рүү дахин үлээгээд "Зам тавь. Би эхнэрээ аваад явлаа" гэвэл зэсийн өртөнд тосож уулзсан далай наймаач ханцуу шамлан давшилж "Муу хар дээрэмч чамайг арай дутуу алжээ. Гээсэн ч хотоо бидний гараас гарахгүй" гэд гард хутгаан гялалцуулав. Цэрэнбат хүүхнээ орон дээр эвтэйхэн тавьчихад "Аминдаа хайртай бол хүрээд ир. Чи намайг хээзээш алж чадахгүй" гэлээ. Далайн зүрх өгсөн бололтой бусдынхаа араар орлоо. Хятадууд худаг далайсан сүр тэр рүү халдаж зүрхлэхгүй үүдэн дараалдан зогсож байтал гинэт буу тас хийж Цэрэнбатын баруун гар салсхийн хутгаан алдахад хятадууд шуугилдан дайрлаа. Цэрэнбат баруун гарынхаа халуун оргин янгинахыг ч тоосонгүй хамгийн түрүүнд тулж ирсэн хятадыг барьж аван тонгоров. Хоёр хүн хажуу талаас нь зөөгдөхөд тэднийг сэгсчин зайлуулж бас хоёр хүний улаан нүүрэн дундуур нь нударгалсан боловч хятадууд тал талаас нь зууран авч толгой тарих нүүр нүдгүй балбан цохилов. Цэрэнбатын нүүр рүү халуун юм урсаж толгойн дүүрч байсан боловч ухаан алдахгүй юмсан гэж хичээн ноцолдовч хятадууд хинхтэг рүү дахин өшгчиж
Шанаар нь хүчтэй балбан муйхарлаж шалан дээр дарж унаглаа. Цэрэнбат өндих гэж тийчилсэн ч толгойр нь хүчтэй шийдэм тасхийн бууж бүрмсэн ухаан алдуулжээ. Түүнийг эсэргүүцэн хөдлөхгүй болохоор хятадуу шуугалдан орилолдож нарийн олсоор зай завсаргүй хэрж баглав. Улаарч улангалсан хятадууд сая л ухаан орох шиг болж бие биенээ харцгаахад үүнийг гянданд хөргөж өгч Данжаадын төрсөн дүү пүүсний 2 дугаар эзэн өндөр цагаан хятад тушаангүй хэлбэл хэдэн хятад ухаангүй хэвтэ Цэрэнбатыг дамжлан гарчээ. Данжаадын дүү бас ухаан алдсан бүжин ламууд хялмхийн харснаа шалавхан өрөөнөөс гарч хаалгыг нь онцолж нэг хүн дуудан ирүүлж үүдэнд нь сахиулаад ахыхаа өрөөрөө зүрхшингүй шагаан харснаа нүдэн анин буцаж хаалгыг нь хаачв. Улиаста хотын Батгүн хэмээх олноо нэрд гарсан гянданд орсон хүн амьд гарч байсан удаагүй гэлцэн. Эл шоронгийн эргэн тойрон үзүүрийг нь гадас мэс шохолсон шургаагаар 2 давхарлан хашаа хатгажээ. Тэнхүү шорон хурц үзүүртэй хашаатай тул энэхүү гяндан шорон гэж нэрлсэн бизээ. Тэр хашаан дээгүр хүн давж гарахын аргагүй өндөр бөгөөд хэрв хашаад авирч гарлаач гэсэн хурц үзүүртэй шонд гэдэс гүзээгэн хөөлүүлж мэднэ. Хашаан дотор байх бат бүх хөх тоосгоор барьсан гяндангийн хан нь тохоо илүү зузаан, дотор нь чиг даасан хүйтэн харанхуй ажээ. Гяндангийн өрөөний таазанд тэр өндөрт өчөөхөн нүх байхаагаад түүнийг бүдүүн төмөр утсаар хэрж гагнжээ. Түүгээр үл ялгхан гээгээ тусаж өдөр болсныг илтгэнэ. Энэ шоронд орсон нэг ч хүн эндээс оргож босож байсангүй. Олон жилийн тэртээ Манжийн хааны зарилгаар барьсан үхлийн энэ хар нүхэнд олон ч сайн эр зовж зүдэн амь насаан алдаж байсан удаатай. Альва шорон гяндан хатуу чангаараа нэрд гарсан байдаг ч гэсэн Улиастай Батгүн хэмээх гяндан Манжчин улсын ар халахад байгуулсан шорон гяндангаас хамгийн харгас хатуу гэж алдаршсан ажээ. Улиастай хот Манж гүрний цэрэг улс төрийн чухал түшис газар түүний баруун хойд хязгаар нутгийн гол төв нь болж байсан бэлээ. Хотын баруун хантай Товгор сайр хэмээх тэрүүхэнтэй тэгшгэн товгор газар Монгол хүн үл ойртно. Тэнд Манжийн хааны зарилгаар хүн хороодог байлаа. 15 дугаар жарны цагаан луужил Манжийн эсрэг тэмцсэн Монгол цэргийн бослогын толгойлогч онолт тэргүүтэй 27 хүнийг энэхүү товгор сайр дээр цаазалж толгойг нь өндөр модноос өлгөж олон ардад цээрлэл болгож байжээ. Улиастай дахь Манжийн амбан жанжин хөөгдөж Манжийн хуйлаар ял заагдсан хүмүүс Батгүний өмхийн нүхнээс гарсан боловч уг шорон эзгүрсэнгүй. Улиастан сайдын яаман Батгүнд эзэн сууж эсэн бусын хүнээр дүүргэх болжээ. Харанхуй шөнө пүүс рүү дайран орж Данжаадынхан амийг хөнөөсөн Цэрэнбатаас өс хонцон авах гэж улаарсан хятадууд шоронд хүрэх замдаа зодож нүдсээр байж. Түүний улаан гол тасраагүй байхад Батгүний ахлах хуйг хижээлэр хүлээн авчээ. Ахлах хуйг хэдэн хуйг дуудаж хэмхэрч бясарсан Цэрэнбатыг нэгэн өрөөнд оруулав. Даашин хүүгийн пөөснөөс хүргэж ирсэн хятадуудын ярихаар бол эзэн Данжаадыг нь бас нэг хүний хамт зэрлэг муухагаар хятсан хүнд гэмтэн алуурчин ажгав. Ахлах хуйг тэр алуурчны нэрийг сонсмогц хэртгэхийн цоцсон юм. Цэрэнбатыг Батгүний ахлах хуйг байтугай Улиастай хотын золбин нохооч амтахгүй гэхэд хэлсдэхгүй. Харин түүнийг сар гарын өмнө ховдоос ирэх замд нь дээрэмчин халдаж амь насыг нь бүрлэгсэн гэж хэлцэж байсныг санаад ахлах хуйг нэн гайхсан билээ. Хүргэж ирсэн хятадууд явсны дараа ахлах хуйг Ладын ноцоож Цэрэнбатын байгаа өрөөнд орвол хүйтэн шал дээр хэвтэй байлаа. Лаа ойртуулан харахад нүүр ам нь хүн танихын аргагүй улаан ялга болж амнаас нь цус савирч дээл хувцс нурагдж нэл цус болжээ. Таймын энэ хүн өнгөрөх нь дор нь гудас дэвс бас бүлээн ус авчир гэж ахлах хуйг хэлбэл хэдэн хуйг уралдан гарчээ. Тэд удалгүй хуучин муу гудас авчирч өрөөний болон дэвсээд Цэрэнбатыг түүн дээр хэвтүүлв. Ахлах хуйг өөр нэг хуйгийн авчирсан том данхтай цайгаар даав нь оргож Цэрэнбатын нүүрний цусыг арчин цэвэрлэв. Нүүрийг нь хэд хэдэн газар яз цогсон тул цус шүүрнэ. "Энд чинь Цэрэнбат шивдэ" гэж нэг хуйг нь дуу алдаад ихэд айж сэжгэлсэн бололтой ахлах хуйгийнхан араар орж амандаа маань үншив. "Нэрээ тийм байна. Хараа бог болоод явж байгаа нь энэ биш үсттэй. Гэхдээ үүнийг чинь ховдоос нааш ирэх замд нь дээрэмчин сүйд хийлээ гэсэн биш билүү?" гэж бас нэг хуйг өгөөлээд нөхдөд харлаа. "Усан нүдтэй цусан зүрхтэй хүн байна. Бог болсон бол хаанаас цус гарах вэ?"
Дээр нь чи халдсан гэдг нь худал байж л дээ. Хөөрхийг яагаад ингэж ухаангүй болтон балвсан бол данжаа тахтагаа зодолцсон болов уу? Хятадууд их омогтой байсан шүү. Хойгоод инхүү ярилцахад ахлах хоёыг тэдний хялмхийн харснаа. Олон уг шагшил шуугаан болоод юу хийн? Буян санаж энэ хүний амийг торгоохыг бодъё гэвэл би хараа дэрий яруугийн хүрээнээс багш маань ирсэн гэж нэг хоёр хэлв. Багшигаан залж ирэхийг бод. Ирэхгүй бол эм танч болтгой залан авчир гэж ахлах хоёыг тушаав. Өнөөх хоёгч яран гарчээ. Ахлах хоёыг ухаангүй хөвтэй Цэрэнбатыг өлрөн ширтэж хөөрхий минь сайхан эрэг юмсан яаж орхих нь нэв. Бэд боён санаж аминд нь орлооч гэсэн. Энэ хүн алсан болохоор яавч өршөхгүй. Энэ хүний толгой дээр цаазын элд зэхлээ дээ гэж бодон сүрсалтлаа. За та нар чинд юугаа хийх вэ? Бид хөөрхий хүнтэй тус болох гэж байгааг манай даамал мэдвэл сүйдхийн. Энэ хүнд эмтан өгсөн энэ тэрэ гэж хэндэж хэлж болдоггүй юм шүү. Амаалж эмээж яваарай гэж ахлах хоёг нь хэлбэл тэнд байсан 3 хоёг толгойд өгснөө гарцгаав. Ахлах хоёг Улаастан Батгүн хэмээх гянданд 20 гаруй жил болохдоо үхэл зовлон хамтлан үзэж хүний цусны үнэрт дассан ч гэсэн ял дунаж хөөрхий болсон хүмүүстэй дайралтаж бүр өчүүхэн ч гэсэн тус болох юмсан гэж хүсэж явдаг өрөвчгөн сэтгэлтэй нэгэн билээ. Гэлээч түүний эрх мэдэлд анч баг арваад хоёгийг захирсан нэртэй гяндангийн хашаан дунд уяатаа нохой мэт байж өдөр хоногийг өнгөрөөж байдаг ажээ. Ялтан хэрэгтэнд өрөвч зөөлөн сэтгэл гаргалаа гэж даамлаасаа хаяа жавтай хүртэж нэг удаа ахлахын албанаасаа мулт цохиулах төгсөв. Түүнээс хойш хэрэгтэнтэй тэр бүр уулзаж шоронгийн өрөөгөр орж гарахаа бараг болжээ. Үнэн дээр эндээс хөөгдөх юм бол өнчин ишиггүй ядуу болохоор амин тижээлээ алдах байлаа. Хэдэн жилийн өмнө төрсэн ганц дүүн нутгийн баян тайжийн мянга дадуу оторлон явж байгаад нүдгүй цасан шуурганд төөрч хөлдөж өгснээс хойш ядарч зөдөрсөн хүн амьтанд тус болж буян хийх юмсан гэж үргэлж бодон шоронгийн мохорт тарчлан зовж байгаа Монгол ах トゥ нартаа хаяа хоол ундагч бэрх зодуураас аль болохоор хөнгөлөх юмсан гэж л мэрих болжээ. Тийм ч учраас өнөөдөр Цэрэнбатад тус болгосон гэж инхүү санаа тавьж байгаа ажээ. Лам залхаар явсан хоёг нь удаад байхаар сэтгэл зовж ингэж байтал энэ хүн амьсгал хураачих вэ гэж төвдөн сандарч байлаа. Цэрэнбат огт хөдлөхгүй хэвдэх бөгөөд хаяал хоолой нь хоржигнох нь амьд байгаа гэдгээ илчлэнэ. Ахлах хоёг хөлийн чимээ чагнан сэтгэл төгшин суутал ашгүй төрөгчийн хоёг багшламаа дагуулan орж ирлээ. Ахлах хоёг шалавхан босож ламын амрыг ирснэ. Багш минь хөөрхий болсон энэ хүнийг үзэж хайрл гэлээ. Ламтан шар торгон дээлнийхээ уужим ханцыг хойсгсрэн чиргэр туранхай цагаан гараа гаргаж Цэрэнбатын судсыг барьж дээлийг нь тайлуулж үзв. Баруун гарын шуунаас нь цус шүүрх авч ясн бэртээгөө бололтой. Лам эргүүлж тойруулд нягтлан үзээд "Хөнтхэм байна. Гэхэд аминаас нь гайгүй байзаа" гэснэ. Хөөргөнийхөө дайлангаас хэдэн ширхэг эм гаргаж "Үүнээс өглөө оройд халуун усаар даруулж өгөөрэй. Шарх сорвтон төрхөх эм энэ хүнээр өгөөлэй" гэв. Ахлах хоёг баярснаа илтгэн тонгос хийж түүний өгсөн эмийг тосож авлаа. Лам дайлангаа дахин ухаж байж жижигхэн цаасанд боосон юм гаргаж түүнийгээ задлаад ганцхан ширхэг хар урал авч алган дээрээ бөмбөрүүлэн харснаа. "Үүнийг одоохон аманд нь хийгээрэй. Өвчнийг нь намж яхад үүнээс илүү тустай юм байхгүй" гэхэд ахлах мөн л тонголзож "Багш минь гялалаа" гэв. Ламтан хүн тарчлагдаг шоронд удаан байхыг хүссэнгүй бослоо. Ахлах хоёг мөн босоод "Чи багшийг хүргэж өг" гэж нөгөө хоёгтаа хэлв. Ахлах хоёг тэр хоёрыг гарсны дараа Цэрэнбатын аманд өнөө хар үрлээ хийчихв. 3 дугаар хэсэг төгсөв.